За ингээд social paparazzi гэж. Хэлж гин манай нэвтрүүлгийн оролцож байгаа гэж. Өнгөрөө орё гэж. Санийхаа хавтагс. Bla 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 bla. За, сайн бацхан үзэгчтэй social paparazzi маань эхэлж байна. За тэгээд өнөөдрийнхөө social paparazzi нэвтрүүлгийн дараагийн бас нэг зочноор энэ хүнийг бас айгүй олон юм дээр бас өргөмжлөх боломжтой байгаа. Тэгээд бүжигчин гэж байгаа. Тэгээд дээрэс нь менежер гэж байгаа. Гэхдээ маркетинг менежер байхгүй юу? Уул нь айгүй ажилтаа сайн. Тэгээд бас нэг жоохон түүхээс нь ярихад одоо та нарыг одоо ингээд та бүхэн сайн бидэндээ Оргил супермаркет, Walmart, Сансан супермаркетинг бүх маркетингийг хийж явсан одоо юм туршлагатай нэгэн залуу сайн билег маань өнөөдөр манай зочноор оролцож байгаа. За сайн байна уу? За ингээд social paparazzi шинэ дугаарыг хийсэн та бүхэндээ баяртай. Ингээд өнөөдрийн оролцогчоор ингээд Сансан олон зомбо фитнесийн багш. Зомбо гэж фитнес байдгүй. Мэдгүй. Эм дасгал хөдөлгөөд дугуунууд багш. Өнгөрөө орё гэдэг. Тэгээ Монголд хоёрхан social content дээр нэг нь идрээ нэг нь орё гэдэг юм хоёр өнгөр үнэ. Хоёр дахьт нь оролцоод баяртай байна. Удахгүй идрийнхээр оролцох. За одоо ингээд энэ удаагийн дугаар бас нэг балаа юм байна. Уул нь бол балаад контент намайг оруулж байгаа. Балаа гэдэг дээр би чамаг гэж яриг байхгүй юм чи. Балаа юм нь яасан бэ гэхээр зэрэг одоо энэ хүнийг урьж оруулдаг нь уул нь бол аюу би хөвжлөй байх гэж оруулсан болохоос биш гэж бодсон чинь одоо эн чинь яриа болгон дээр намайг ерөөсө шарсаар га таарна. Тэгэхээр нэг юм миний л нэг шаргацсан дугаар л болох гээд байна да. Энэ ичгүй болсон дугаар. Нэвтрүүлэг дуусны дараа барыг над дээр өндөр шарсан ч болохоор. Манай телевиз ингээ энэ хүнээс гэрээгээ ингээ туцалж байгаа. Уучлаарай ингээ. Нэвтрүүлгийн хамт муу. Эмэгтэй үнтэй жорж үлдээ, эрэгтэй үнтэй жорж үлдээ. Тэгээд хүн үзэхгүй болохоор яа харахгүй ингээ төгсгөлийн дугаараа уучлаарай. За бүр дуусгаа ижлаа. Баярлаа. Мэдгүй шүү. За энэ чи ингээ эхэлдэг байхгүй яа. Хэлсэн үү? Эхэлсэн угаас явж байгаа шүү дээ. Байна. Нөгөө баж ядалчиг. Явж идэг гэдгийг. Монтаж байхгүй. Ингээд шууд бүгдийг бичиж байгаа одоо эхнээс дагуулаад. За окей. Сайн өөрийнхөө тухайн жоохон танилцуулж яг юу хийдэг вүлээ. Одоо яг жишээлбэл миний мэдхээр ярьсан маркетинг хийдэг. Гэхдээ яг маркетинг чиглэлээр хэдэн жил ажиллаж юу. Тэгээд яг ямар байгууллагуудад ажиллаад ингээд амжилт гаргаа явж байгаа байлаа. Ерөнхийдөө хамгийн сүүлийн нөгөө нэг сенсацтай мэдээ гэх юм бол юу байгаа штэ. Нөгөө нэг хөл орой тавьж хагаад 8 цаг дэлгүүр хангуудаа 10 цаг түгээлд яваад байсан. Тэр талаар нөгөө нэг засгийн газар ордон руу очиж хүртэл мэдээлэл хийсэн байсан штэ. Тэр тухайгаа те бас жоохон өөрөөгөө жоохон танилцуулъя. За бүгдэнд нь энэ орой мэдрэг маазарсан дуучлаарай. Тэгээд жоохон official байдлаар танилцуулах. Намайг Болдотор огтоо сайн билэг гэдэг. Single. Тэгэл маркетинг юм болохоор өөрөө өөртөө борлуулалт хийхгүй болохгүй байгаа. Маркетинг борлуулалтын яг салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд дэлхийн алдартай бас цахилгаан барааны брэндүүд Намин Холдинг, тэгээд Хамбогд Моторсын Toyota брэнд гэдэг. За хамгийн сүүл одоо Nano International компанидэр ажиллаж байна. За сүүлдээс нь таны дээр сенсацч болохоор зүгээр бухимдал واخхой. Нөгөө ямар ч нөгөө судалгаагүйгээр борлуулалт үйлчлэгээний компаниуд дээр шийдвэр гаргачихсан. Тэгээд тэр нь бидний хувьд бол яг нөгөө хүн удирдах байгаа хүмүүсийн хувьд бол амар ингээ хурдан хөдөлгөөн хийгээл амхандаа нөгөө нэг захирамжийн дагаа явах гэдэг. Тэр нь юус бууж өгөхгүй. Тэгээ гинт орой түгээлтэй ингээд оройны түгээлт гэдэг чинь бидний хувьд мөрөөдөл гэсэн чинь шууд мөрөөдлийг биелүүлээд тэгэхээр бид нар чинь браавоо гингүүс тэр дэлгүүрүүд нь айл эзэн болоогүй байдаг ч юм уу тийм. Тиймэрдүү зүйл дээр жоохон стресстэй лайв хийсэн чинь нөгөөтг нь аяа олон хүн үзээд би өөр нэг стресстэй лайв хийхээр тэрийг яг эсвэл жоохон хоёр дахь цаг хийлээ. Скол жоохон нөгөө монголчууд угаасаа боо бөхсөлтэй хүмүүс ч тэгээ нэг жоохон нөгөө дутагдсан юм ярихаар бүгдээрээ браавоо гэж шеэрлээ тэнгуүтээ ийм залуучуудыг бити үзгээд өөрөө үзээ суугааддаг. Тиймэрдүү арт юм ш. Тэгээ тэр зарчмаар яг тэр лайв маань хаач нөгөө сошиал дэлгэрсэн байгаа учраас хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах төвийн дарга үтсэн. Тэгээ тэрээр яг шадар сайд руу мэдээллүүд очиод тэгээд яг ямар гаргалгаа байж болох уу гэдэг ингээд QR кодын тэр системд орсон ч юм тиймэрдүү юм байна. Ер нь бол маркетинг борлуулалт үйлчлэгээ
брендинг тал руу бол одоо ингээд 12 дахь жилдээ ажиллаж байна дөө. Тий. Тэгээд яг тэр тухайн үеийн тэр карантинтэй холбогдуулаад яг одоо сүүлд гарсан нэг сая нэг хэсэг фитнес бизнес бүх юмнуудыг нээлээ шүү дээ. Тэгээ одоо буцаага хаацантай. Тэнгүүд нэг нэг баримтлах амар зарчим байгаад байна. Энэ болгоо улсын онцгой комисс гаргасан зарчим гэдэг. Тэр нь юу гэхээр зэрэг хэрвээ та дасгал хөдлөг хийж байгаа нөхцөл. За дээрээс би өөрөө нэг спиннингээр багшлаа. Тэнгүүд спиннинг хийж байгаа хүмүүс заавал масктай дасгал хийх хэрэгтэй. Хичээлдээ суухдаа. Тэгэхээр миний уур үрээд улсын онцгой комиссээс манад яг явдаг хүн байхаар би бараг хэрэлтэнгээ алдаад хүн ингийн үед масктай амьсгалж чадахгүй байгаа дасгал хийж байгаа үед яаж масктай дасгал хийх юм бэ? Энэ чинь нэгдүгээрт хүн хүчил төрөгчид дутагдлалд ороод толгооны эргээд ямар нэгэн байдлаар хүн ухаалт унхуул яг. Улсын онцгой комисс шийдвэр гаргаснараа хариуцах бид нар тухайн газрыг ажиллуулж яснараа хариуцах гэдэг. Энэ дээр амар том онцгой байдлын чинь бүгдээр нэг секс хүртэл маск хийж гэсэн. Тэгээ секс масктай игээд үзэхгүй тэгээд хэрэг амьсгалд хэрэг хэцүү болох нь тэгээд шилдэ хүртэл нөгөө масктай байхад айгүй хэцүү болсон. Тэгээд тиймэрхүү асуудлаас болоод яг наадахтай ч адилхан нөгөө энэ шийдвэрээ гаргахтаа жоохон судалгаатай байгаасаа гэдэг үүднээс дахин бас давхар хэлмээр байна. Нөгөө мэрэгжлийн хүмүүсийг нь багтаа байлгаж ээж байлгаж шийдвэр гаргах хэрэгтэй. Хийгээд байгаа хүчин чармаалтан зөв. Гэхдээ яг яаж хийх үү гэдгээ өөрөөсөө яг мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөө аваад монголчуудын нэг тэнэг зам байд юм л да. Нөгөө би чадна гэдэг нэг ингээд өөрийнхөө нөгөө би чинь дарга болсон юм энийг хийж чадахгүй хүнээс тусалцаа авчих юм бол би амар мяа харагдана гэдэг үзэл баримтлаараа өөрөө ингээд даун бол унаад байгаа байхгүй. Тэрнээс биш худалдааны байгууллагын хүмүүсийн байршуулад фитнесийн багш нарын байршуулад за яг ингэж болох юм уу болохгүй юм уу гэдгийг шийдэл аваад болчих юм дээр заавалчих ингээд нэг юм эргэж буцаал. Мэдгүй миний эксийн тоо ёкс гаргаж байгаа шийдвэрийн тоо хоёр юу нь тэнцэж байгаа шүү дээ. эргэж буцаж байгаа тоо юу? Эргэж оцож байгаа тоо. За тэгэхээр санаг зүгээр цөөхөн шүү бодлоо. Өгөө буцаалаа бүр карьер унгаас энэ бууга хар мэдээ болчихсон. Уул нөгөө өөрөө шийдчихсэн. Шийдчихсэн бүр баах болгоч. За ингээ бити үзээ. Энэ өөр ингээ хотлоо орлоо. За тэгэхээр одоо ингэн сайнаг урьж яруулсан бас нэг шалтгаан байгаа. Сайнаг би ер нь айгүй ив дүүтэй, ерөнхийдөө айгүй хурдан сэтгэж чадвар сайтай. Тэгээд дээрээс маркетинг гэдэг талаас баруун зүүн тархин зэрэг ажиллаж чаддаг гэж хүн би ойлгодог байхгүй юу? Баруун гар зүүн гар ажиллаж байна. За баруун гар зүүн гар хоёулаа зэрэг ажил тийм байна. Хүмүүсээ та бүхэн сонслоо. Тэгэхээр одоо баруун зүүн гарыг зэрэг ажиллуулсан туршилтыг одоо сайн надад бүгд хамтдаа хийж үзнэ. За сураад аваараа олон жил зингэл байсан хүмүүс хэрхэн баруун зүүнээрээ зэрэг ажиллах вэ гэдэг. За би болохоор зэрэг энэ хөдөлгөөнүүдийг бичлэгээс харсан байхгүй. За би хоёулаа зүгээр туршиж үзнэ. Хотлоо өөрөө хийх. Үгүй би нэг ч удаа давтаагүй. Би бүр баталгаатай хийлээ. Наач. За эхнийх нь энэ байхгүй. За харцсан тий. За нэг гар нь peace, нөгөө гар нь окей. За одоо ингэж байрын солино. Идэ. За эхлэе. За эндээс эхлэн тий. Аха за. За next Зүүн ажиллаарай. Сая баруун ажиллаад өөр юм бод. За байрын солино. Атгаад байрын солино. Ингэж одны шившиг болгож. Би худлаа амар маркетинг гэсэн бадаа юм лээ. Энэ ямар юмнийхээ сэтгэн бодох чадвартай хамаардаг. Байлгүй ээ. Баруун зүүн дээр хоёулаа ажиллаж байгаа чадах хэрэгтэй байхгүй. Тэ аль нь ажиллах хэрэгтэй. Хоёулаа л байхгүй да. За. Бич. За байрын солино. Окей, peace. За энэчнээс атгалаа байрын солилоо. Атгалаа байрын солилоо. Атгалаа байрын. Би давтаагүй. Өөрөө давтцсан. Миний бол баруун зүүн тарих намайг шарах гэж оролж ирсэн. Өөрөө дөрөвнөөс хойш ингээд цайны газар ингээд тах. Би өөрөөсөө ойлгоогүй байхгүй юу? Би зудлаа нэ. Хоол идэх гэснээр ингэж ингээд гарна. Өөрөөсөө ойлгоогүйсэн ч давтаад байсан. Яа, ичдэг бодлоо. Зам гарч ахтаад
Ямар байлаа хүний нэргэн дээр ингэж хаддаг болсон. За, болоорой. Ястаа болоорой. Ингээд албаар хийж чадахгүй минь талхны үнийг би мэдэхгүй шүү дээ. Тэрнтэй. За, ямар ч хэлсэн эхнийхтэр бол фейлсэн. Дандаа юм хийх юм уу? Тий. За, байж. Одоо энэ нэвтрүүлэг явахгүй шүү. Зүгээр. За, дараагийнх нь. За, энэ бол амархан. Байрын солино. Байж дээ. Инглээ. Ингээд дээш нь одоо дээшлүүлээ. Тэгээд гүйлгээд. За, одоо ингээд болж байгааз. За, тэгвэл одоо яг надад бүх хуруугаараа дамжуул. 7 хуруугаа ороод, дунд хуруу ороод, ядам хуруу ороод, чигчээ хуруу ороод. За, ингээд бүгдийг дамжуул. Энэ уруу яах гэж байгаа юм? Хэржим өрөх гэж байна. За, явсан. Байж дээ. Энийг одоо энэ болгоно гэсэн юм уу? Биш. Ингээд зөрүүлнэ шүү дээ. Би амар хэцүү ингээд бүр ингээд бүхэмдэр энэ хуруу хүртэл ингээд явж байгаа болохоор Үгүй за гарны ажиллагаа муу гэдгийг мэдээд байна. Тэр нөгөө манай багш ахгүй манай бүжгийн багш ахгүй тэгээ намайг байхгүй. За ой. За энийг авцаа. За одоо ингээд байраа солилоо. За одоо дунд хуруу руугаа шилжүүл. Дунд хуруу. Тэгээ 7 хуруугаа буцаа барина шүү дээ. Буудлоо. Ялсан. Яасан юм бэ? Энэ нөгөө нэг хоёр охин ч гэсэн амар дандаа хэлээд идэг байсан. Ингээ бэлдээд яачсан юм бэ? Үгүй би ерөөсөө бэлдээгүй. Энэ чинь та өөрөө сарч. Би бол энийг баруун зүүн тарих миний хангалттай ажиллах учраас чадна. Нэр шүү. Өөрөөс нь сая гэрчсэн асуусан шүү. Баруун зүүн тарих бол миний хангалттай тархинд ч биш ахгүй. Бага. За. Тэгээ одоо уул нараа хойлоо шууд зурх байсан байхгүй. Эдрийг бол би түр алгасчихж байгаа. Шууд бодитоор зүгээр хийх юм уу даа явчих гэж бодсон байхгүй. За энэ дугаар ингээд дуусна. За дараагийнх нь. За энийг бол амар хэцүү санагдсан надад. За энийг дараагийнх нь шүү. Гэтэ уусаа би өөр нөгөө бүр фитнес дээр хүртэл очихоор дандаа баруунаараа шахалт игээд зүүн явдаг байхгүй юу? За одоо энэ уусаа зүүн. За дараагийнх нь одоо би энийг бас яг адилхан яг цааш нэр би нэг ч удаа өмнө бас хийж үзээгүй. Бүр Twitch нэг ч удаа. За эхнийх нь peace. За нөгөө гарч peace. Цугий гэж. Peace. За нөгөөд нь болохоор rock. За одоо байрын солино. Атгалаа. Байж байгаа. За байж. Атгалаа. Ой чи ямар хэцүү бэ? Байж. Атгалаа. Яахааргүй хоёр нь гарч ирээд идэм шүү дээ. Яахааргүй ингээд тарих ингээд энд ихтэй эмэгтэй хүн оруулах хэрэгтэй гоё явах хэрэгтэй байхгүй. За хүүхэн би өмнө эмэгтэй оруулж үзсэн байхгүй. Тэгээд тэр сайн хийж байгаа шүү дээ. Үгүй фейлдчихлээ. Тэгвэл тэр чинь ажилгаагаар эмэгтэй хүмүүс чинь ингээд энэчнээс сериалаа үз, энэчнээ хоолоо гэдэг, энэчнээ хүүхд дараад, энэчнээ оройн нөхрөө яаж аргахаа бодож идэх хүмүүс байхгүй юу? Бид нар чинь ингээд орой яаж хинэрдэг онцгой гэж боддог. Ганц л юм бодсон. Нөгөө хүмүүс амар олон юм бод. Тэгэхээр ч ерөөсөө нэг юм бод. Писа. За окей. За энэ нэг юм хэцүү юм байна. Өөр юм байхгүй юм энэ дугаар юм. За одоо ном араас нь уншаад. За одоо энийг адилхан пис, нөгөөх нь болохоор энэ. За одоо байрын солино. Чи хэцүү юм байна вэ? Атгаад Ирэх орол дутаа. Өөе. Чи бас хэцүү юм. Энэ дугаарыг гаргахгүй шиг л байна. Энэ бүр миний нэр хөндрөө бүр амар хавцсан дугаар болж байна. Тий. Дотроо бодцохоор энийг гаргаад байна л да. Хоёр юм ерөөсө бод. За. Одоо ахаад ганц хоёр хоол үлдсэн байгаа. Зөвхөн байгаа. Хөө. Ийм юм байсан шүү. Гөө нэг гараараа хийчихээр ингээ явчих штэ. Хоёр гар болохоор хоёр гар болчоор энийгээ гарган гэж тарих хүлээж авангуудаа энэ дээр чи энэ нийлээд байгаа байхгүй. За дараагийнх нь энэ бол амархан. Яасан бэ сая? Ирэх өөрөө чигч өөрөө. Цаашаа. Аха. За одоо энэ чинээс байраа сэл. Мэ. Одоо буцаагаад. Би согогтой юм шүү. За энэ нэвтрүүлгийн буйнаар би тархины сааталтаа гэдгээ үлэн зөвшөөрсөн. За одоо наатынхаа баруун. За дараагийнх нь одоо энэ дараагийнх би шууд мэдж байгаа. Тэр нь өзөд хийгээсэн. Үгүй мэдж байгаа гэдэг нь араа энэ миний нөгөө нэг
чаддаг юмнууд баггүй да. Ингээ Одоо энэ хийж байгаа юмнууд за энэ бичлэгийг яг 2 минутын өмнө эргээд очиод. Байж. Би юу ч мэдэхгүй. Биш. Удаа харж байсан. Би саяны мэдгүй юмнуудаа бол хэлсэн. Одоо энэний дараагийнх нь болохоор миний чаддаг юм гэж байгаа байхгүй юу? За. Тий, энэ. За одоо байрсал. Дорн энэ чинь аа тий. За одоо ингэж байрсал. Энийг би чаднаа л гэж хэлсэн. За байдгүй юу? Баггүй. За ингээ. За одоо нөгөө нэг 10 жилдээ ер нь сайн хэрэг бүжгэлдэг байсан. Тектоны тухай би бостоо бүжгэлж байгааг шүү. Бүр төж байхгүй. Өстөө бүжгэлж байгаа. За. Турах гад Энэ багштай болсон. Тэгээ энэ багш нь одоо намаа ингээд энэ хөдөлгөөнийг би зүгээр хамгийн түрүүнд харахтаа юу гэж харсан гэхээр зүгээр 10 жил байхдаа нөгөө тектоник бүжигтэй ийм хөдөлгөөн байдаг байсан байхгүй юу? Тэгээ би тэрийг л зүгээр байна уу гэж харсан. За гараа ингэ. За одоо ингэ эргүүл. За эргүүл. яг энэ дээр нөгөө нэг юм юу нөгөө oh my god модо хийгээр. Өөрөө хийснэ эргүүл. За ой өөрийгөө шаруулах дугаар гээгүй юм уу? би өөж өөрийгөө шаруулж идэв. Тэнд орцсон би чи юу хийсэн. За одоо би ерөөс 2 хүн үлдэж чамаа. Би бүжгийнхаа багшийг дандаа хийд юм аа. Тэгээ багш ингээ нэвтрүүлэлт аваад шанаалгачих. За 2 гараа барьлаа. За дээш нь доош нь салгаа шүү заа. За ингээ тойрвол. Дээш нь доош нь салгаа тойрвол ингээ зөрүүлээ. За одоо буцаа. Буцаа. Муу багш. Ингээд болоо шүү. Ингээ шараа өргөж мөргөдөг байхад ингээ олон нийтийн хэрэгслэр доромжилж хөдөлгөөний дутагдaltaй тархины гажиг нь гайхуулж байгаа байхгүй. Мэдхгүй юу. Өөрөө оруулснаа өөрөө хийгээд гиснээ намайг хийх дугаар муу гэ. Би амар ихтгэлтэйсэн бай дандаа хийдэг болохоор тийш. Одоо ингэж жагаад гараа нийлүүлэнгүүтээ буцаа. Одоо чадчихлаа шүү дээ. Зүгээр үтсийн. За болит. Ингээд энэ дугаард үзсэн та бүхэнд баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаард өнгөрөө орой маань оролцсон байгаа. Тэгээд өнөөдрийн хамгийн сүүлийн дугаард оролцсон бас хөтлөгч болсон энэ залуудаа ингээд баярлалаа. Ингээд маргаашийн дугаараас би та бүгд ийм сонирхолтой юм хийхгүй. Саниманаас оролцох нь дуустай биш. Сайн зүгээр чадахгүй гадаад өөрт амар сонирхолтой байгаа байхгүй юу? Тэглэхгүй байдیں۔ Хүн амар шартай үний чинь оруулж ирснээр чадахгүй юм байдаг гэсэн. Тэгснээ олон нийтийн иргэсээр загцна гэдэг. Өөдөөс 3 камер тавьж гарч юм тийм. Гөө ингэсэн байхгүй үзэгчтэй яг үнэндээ заяа. Сая яг манай телевиз рүү орж ирэхээс өмнө зүгээр би таныг яаж шарж болох юм гээл орж ирсэн уулна гэстэй. Тэгэхээр би тэгэхгүй хит их бүр юм задгаа одоо тий 2 дугаар суугийн юм хүм ярихгүй бол бусдаар бол тийм ярьдгүй шүү дээ. Яа бүр чихэн наалдахгүй. Гэтэл та нар сексист ирсэн биз дээ. Тэгээд тийм амар задгаа юм ярихгүй бол бусдаар бол би болноо. Зүгээр ярьж болно, маазарч болно, намайг шарж болно гэсэн байхгүй гэсэн чинь. Яг нэцэн дээр энэ чиг энэ хүч өөрөө ингэ шарагтаа суугаад зохион байгуулалттай бэлдсэн контент руу орчлоо л доо ерөөс утга 100%. Тэгээ намаа одоо дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ч юм уу те 76-ийн сонгуулиар ядахтаа нэг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдөр өршөлдөх ямар ч боломжгүй болгочихсон. Энэ одоо энийг ямар олон ярьдаг. Хаан старс энийг яриад яваад. Энэ чинь хүн чинь ингээд нэр хүндэр амар халтж штэ. Одоо ингээд мянган үзэл тэгэл сарамтлаа доор нь ийм тэнэг залуу байна гэж баах 2 3 гараад чадахгүй их орноо чи яаж авч явах вэ? Монгол маас ч амар хэцүү байхгүй юу? 2 гараа 2 талын алдаж чадахгүй чи юундэ том ярьд ингээд хэцүү. Нэг жижиг ямар амар том харамаас ч бүр том болгоно шүү дээ. Өнөөдөр нөгөө Монголын монголчуудын өнөөдөр баяцсан өдөр бүхэн баян ямар ч хүний дансанд 300 мянга аваад. Одоо дуусах 300 мянга авсан уу? Үлдэх гэж. Гэтэ авах уу? Чиний чи Иесусгээр хизээ орох гэлээ. Нөгөөдөр сорох юм шиг. Гооч.
Йоо. Тусах уу? Тусахгүй сайн болох байлаа. Баа уучлаарай шартаа нэг оруулахаар бүр уур. Уг нь гоё юм үзүүлэх гэж бодож байсан юм а. Би факт маг зээ хамгийн сүүлд яасан маасан бүгдийг мэдчихсэн баггүй юу? Тэгээ яг За яа. За одоо яа. Одоо боломж болж байгаа дээр. яах. Нэг амар шартаа хүүхэн нэг араас нь ингээд өөрөө хотголуулангуудаа хүн хотголдог юм шиг тим контент болох гэдэг чинь тэр чинь онцгой байхгүй. Тэгээ энэ хүн бол муу хүн шүү. Би нөгөө хоёр эмэгтэй хөтлөгч нь хараад бүр гаагаад идэгсэн мөхгүй. Хоёулаа ингээд шарлахаад хоёр талаас нь орой ах ихтэй ингийн минги гэдсэн чи тэгсэн чи энэ хүн чи өөрөө ингээд шийтгэлээ бэлдээд өөрөө юма бэлдээд тэгэл хүмүүсийг шараад ингээд түлээл өөрөө амар гоё тийм айкутэй оюуныг сүүлийн орсон өндөртэй тэгээд ийм мөвсөлтэйг өөрөө ядж байгаа шүү дээ. Би уусаа ингээд амар тэнэг мангар мануух шиг л ингээд яаж байгаа нэг идүүд зүйтэй болох нэг хөдөгтөж эфирт гаргахдаггүй. Тэгээ яаж байгаа дүүр ингээд хөдөлж чадахгүй хажуу талаар бүр ингээд суугаад гизээ татцааргаад бүр амар уурч. Толгой хэрэгэд ухаадаж боллоо. Энэ өстө онцгой контент. Битээ үзээрэй. Хөтлөгч нь өөрөө ингээд болоо юм яриад. Ой би хаа болоо юм ярьчаад байна. Үгүй шавнараа оруулаад шараа сууж байгаа юм шүү. За шавнар мамнарч биш шүү. Зүгээр найзууд тэгээд оруулаад үгүй эхнээс нь бол би зүгээр таньдаг хүмүүсээ бүгд л ордог. Гэхдээ хамгийн гол нь чи нөгөө өөрийнхөө хэмжээнд амжилт гаргах хүмүүсийг л би оруулсан байхгүй. Одоо жишээлбэл их хүч бол өөрийнхөө хэмжээнд өөр ингэсэн продакшн хүртэл байгуулсан амжилттай явж байгаа. Баабагийн хувьд гэх юм бол зүгээр энгийн залуу байжгаад өөрийг нь хийхээр яг ингээд бүр тайлбар мэлбэр тавьж байгаа. Үгүй тэр чин хийлт юм уу? Чисээ намайг хийсэн юм уу? Үгүй. Тийм хийх шүү дээ. Манай баба ч юм болохоор зэрэг фитнесийн бүр багш тамирч багш болцсон чинь мундаг амжилттай явж байгаа. А тэгээ сайнаг бол би угаасаа ажил хөдөлмөр дээр бол айгу мундаг гэдгийг нь би мэддэг учраас уурж оруулсан. А тэрнээс биш зүгээр шууд нэг тентгийн найзуудтай өрнө гэх юм бол энэ чинь зүгээр жинхэнэ хоб бацсан юм контент болчих штэ. Бас уулна. Тэгсэн чи өөрөө өөдөөс шал сайн юм яриад. Баяртай дараагийн дугаар уулзцгаа. Хөтлөгч нь дуусахгүй юм. За байлгүй үзэгчтэй тэгээд хөдөлмөрийн гэрээнд дуусж байгаа үед хөтлөгч ажилд аваад хэлээрээ. За окей. Search Purpose нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд хамгийн гол нь 20 цэр маань дахиад 15 хоногоор тавигдчихсан байгаа. Тэгэхээр ард хэрэгэд та бүхэн маань ч гэсэн хамгийн гол нь халдвар хамгааллынхаа дэглэмийг маш сайн бариарай. Гарч орохдоо хэрэг шаардлагатай. Ер нь бол карантин л бол угаасаа гарч орохгүй байгаа. Гэхдээ хүмүүс тодорхой хэмжээгээр мэдээж дэлгүүр орох шаардлага гарч ил таараа. Тэгэхээр тэр үед бол та бэлэг өмсөөрэй, маска зүгээрэй, хамгийн бол хариуцлага мартав. Тэгээд улсаас 300 сая төгрөгийн одоо тэр одоо юу гэдэг халамж биш зүгээр тэтгэмж үү те. Халдвар хамгаалалтад зэрэгцүүлээд энэ 300 сая төгрөгийн тэтгэмжийг өгсөн байгаа. Хамгийн гол марга зөв зарцуулаарай. Нөгөө талаас энэ 300 сая төгрөгийг өглөө гэдээ та бүхэн бас санаа амарч болохгүй шүү. Энэ бол нэг ясандаа зүгээр ард иргэдийг жагсаал үүмээ хийхээс урдчилсан сэргийлсэн ийм санхүүгийн авсан арга хэмжээ шүү. Тэгэхээр хэд битгий туйлширч тайван байгаарай. Өвчин маань бол цаашаа үргэлжилсээр байгаа. Болгоомжтой байгаа гэж дахин хэлье. За ингээд нэвтрүүлгийнхаа доотлолт хэсэгт байгаа линкүүдээр ороод YouTube channel руу маань ороод subscribe дарахаа мартаа үзэгчтэй. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баяртай.